Сайн байцгаанаа сүнсний баярын мэнд төргий. Энэ 7 хоногийн үзмээгийн том эхэллээ. Хятад улсын 1000 орчим иргэн Улаанбаатарын 5 зочид бодолд байршиж, цахин гэмт хэрэг үлдэж яж болцох хэргийг манай улсын тагнуул цагдаагийн ажилтнууд илрүүлэн шалгаж байна. Тэдгээр иргэд 10,000 гаруй өрийн холбооны дугаад 1000 гаруй өндөр хүчин чадал бүхий суурин компьютер ашиглаж байжээ. Одоо яг энэ цаг үеэр авчирч одоо биш дуусаагүй байна. Шалгах ажиллагаа бол нэлээд хичээлээ явуулж байгаа нэг нэлээд өргөн хүрээтэй. За мэдээлэл өгөхийн хувьд бол манай болон цагдаагийн ерөнхий газар энэ ажиллагааг бол өнгөрсөн 8 дугаар сараас бол эхэлсэн. 8 дугаар сард бол хэсэг яцтай иргэн бол манай Оросд хурж ирээд манай захирам ертөнцид бол ямар нөхцөл байдал үүсдэг. Энд дээр нэг 1000 түүнийг ажиллуулахад бол ямар боломж байна уу гэдгийг бол судалсныхаа дараа бол өөрөөр хэлбэл 8 сард гэдэг шүү дээ. 8 сараас хойш бол мэдээлэл авагдчихсан манай хоёр байгууллагуудын дотроос бид бол хоорондоо мэдээлэл солилцсон үндсэн дээр бол цаашд бол энэ асуудлыг хэрхэн яаж өрнөхийг бол ажилласан. Ингээ харахад бол дараагийн саруудад 9-10 сард бол одоо эхний ээлжинд 80 хүн түүнээс дараалаад бол одоо ингээд хайжмаар бол энэ тав өссөр байгаад яг өцөгдрийн байдлаар бол 800 бол өгсөн. За энийг бол зохион байгуулж байгаа бол хүн нь бол тодорхой байгаа. Одоо байцаалтаа өгж байгаа. Үр дүнгийн бол хараагүй байгаа. За энд бол гол нь бол хөл найрамд хятад тусын нэг иргэн байгаа. Нөгөө талаар бол Монгол нэг хүн зохион байгуулж байгаа. За эднэрийг бол зохион байгуулалтанд ингэж оруулаад цаанаас нь бол явуулаад 5 зоч буудлыг бол ашиглуулсан явдал бол гарсан. За энэ дээр бол бид нар бол хамтарсан ажлын хэсэг байгуулад энэ дээр бол ажиллаад одоо ажиллагаа явагдаж байгаа учраас нарийн ширхэг асуудал хэлж чадахгүй. Урьдчилж хэлэхэд бол ерөнхийдөө бол сайтыг ашиглаад за тоо баримтууд хэллээр бол татсан юм шиг байлээ, мэдээлэлээр бол татсан байлээ. Тэгээ хүний тоог бол илээ 800 байгаа. Ер нь бол компьютер бол 1000-аад компьютер байсан. За гар утас бол гар утасны сим бол хүн симийг ашиглаж байсан бол нэг 10,000 гажгүй байсан. Гэхдээ энэ бүхэн бол одоо ер нь бол бүрэн хяналтанд байгаа. Айдас төрөх бол ямар ч асуудал байхгүй. Ер нь ажиллагаанд бол хэрхэн яаж ашиглаж байгааг бол хяналтаар явуулаад бидний бол одоо анх түрүүн хэлсэнчлэн одоо 8 сараас хойш одоо бүрэн бүтэн хяналтанд бол байсан гэдгийг бол санаад байна. Байдлын хэмжээнд яригдах одоо задлын үүдэл мөн үү? Энэ дээр бол мэдээж бол манай байгууллага орж байгаа учраас бол энэ захирам ертөнцид бол аюулгүй байдлын үүсгэж болчихгүй учраас бол манай байгууллага анхнаас нь бол ерөн захирам ертөнцид бол орох гэж мэдээлэл авагдчихсан учраас одоо энэ чиглэлд бол бид нар ажиллаж явж байгаа. Өнөөдрийн байдлаар одоо батлагдчихж байгаа нь бол мэдээж мөнгө угаах. За энийг бол таанууд одоо бас сайн юу яах сурчлах хэрэгтэй мөнгө угаахтай хэмжээнд бол хүрч байгаа. Монгол улсын үндсэн хуулийн цэцгийн дарга одоо 10 сарын 31-нд Кореер компанийн нэг сонгоцоор Солонгос улс руу зорчиж явахдаа эмэгтэй үйлчлэгчийн өгцгийг батсан хэрэгээр цагдаад баривчлагджээ. Одоо дипломат ажлын батлан дат маягийн ямар суллагдсан боловч Солонгос улсын зүгээс хэрэг дахин мөрдөн байцаахаа мэдэгджээ. 어제 오후 8시 50분쯤 몽골 울란바토르에서 인천공항으로 향하던 대한항공 항공기 안에서 20대 여성 승무원이 성추행을 당했습니다. 승무원을 성추행한 사람은 오드바야르 도르지 몽골 헌법재판소장과 수행원 A씨입니다. 항공사 측은 술을 마신 이들이 여성 승무원의 엉덩이를 만지고 어깨를 감싸는 등의 추행을 해 기내에서 현행범으로 체포하고 경찰에 인계했습니다. Дуучин амархуугийн шүүх хурлуулж амархууд энгийн хорих дэглэмтэй шоронд 2 жил ял хэдлэх шийтгэл оноожээ. Монгол Орос Борхуугийн амархуу сэтгэл хөдлөлтийг хууль бусаар уралдаалах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн хадгалсан гэмтэг үйлцэг хямруудаар тооцоолно. 2. Эрүүгийн засгийн 27 дугаар зүйлийн 1-р хэсэг загснаар шүүгдэж амархуу 2 жилийн хугацаагаар хууль халаар шийдэх зүйл. 3. Эрүүгийн ерөнхий ангийн 5-ын 6 дугаар зүйлийн 3-4 хэсэг загснаар шүүгдэж амархуу хамгаалсан 2 жилийн хууль халыг нээлттэй байгуулах нөхцөлсөөр. 4. Эрүүгийн ерөнхий ангийн 6-ын 10 дугаар зүйлийн 1-2 дахь хэсэг загснаар шүүгдэж амархуугийн цагдаа үйлчилсэн 28 хоногийг ял идсэн хугацаанд оруулан тооцоолно.
Ард түмний гавай тогш гэгддэг Батцүхийн ариун болд буюу Аргогш 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өвчний улмаас таалт төгсжээ. Талигаачин гэр бүл найз нөхөд ойр дотныхонд нь хүн эмнэгнэл илэрхийлье. Бэлэгдэхшин өөрийн барьсан хавдрын эмнэлгийн талаар ярьж байхдаа багталсан олон хуудасуудаар хөгжилтэй эдиттэйгээр тараагдаад байна. Тэгээд ингээд тэгээд штэ. За тэгээ яаж нөхөр? Тэгээд яаж нөхөд? 18 Монгол уран бүтээлч од мөх буюу Wanda Mountain Шведийн алдар дуучин Юнлинтэй хамтарч дуулсан дууг алдарт Vogue сэтгүүл онцолжээ. Ингээд тэрхүү уран бүтээлийн хэсгээс үзцгээе. Энэ 7 хоногийн тренд видеогоор хэсэг оюутан залуусын хөгжилтэй видео орлоо. За ингээд Монгол Улсын боловсролын сургуулийн 1-р доктор байрны 4 дахь 413 дахь өрөөний шинэ эндүний нээлт ихлэх бэлэн боллоо. За тулцаа ихлээ. За дараа 7 хоногийн цаг агарын хувьд налгарын намар өдрүүд их сайхан байгаа юм байна. Тэгээд 7 хоногийн дундаж температур 7 градус. Тэгээд та нар харж байгаа хүн Тэнгэрийн аяа улаан байна. Маргааш дулаарна гэсэн үг. Баярлалаа баяртай. Цаг агарын мэдээ хүргэлээ хамтлага. За Ганагийн бизнес тайм эхлэл бэлэн боллоо. Өнөөдөр би та бүхэндээ өөрхийн ажилдаг ажлаа танилцуулъя. Манайх бол Туг Network гэдэг сошиалд контент хийдэг тийм газар байгаа. Тэгээд манад TP Top, Алмас Movie Guide, Алмас Daily Life, Kasug Gaming гэдэг олон пэйжүүд хөгжүүлдэг тийм компани байгаамаа. Тэгээд манайх шинэ оффист орсон. Ганагийн бизнес тайм. Туг Network үзүүлж байна. Энэ 7 хоногийн үзмээгийн томыг өндөрлөж байна. Дараа 7 хоногт уулзалтаа түр баяртай баярлалаа. Чи бусмус юу үзүүлсэн? Аимшигын баяр гэл амир болохгүй бол тэгэл юм зүүчлээ шүү дээ. Чи жоохон чи нэг жоохон амир мэр болж болоог юм уу? Юу гэсэн үг? Юу гэсэн үг гэж. Жоохон бүгдийн баяр хүргэж байгаа. Болцсон уу?